бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний папилломавирусын халдварын эсрэг вакцины талаар эцэг эхчүүд та бүхэндээ мэдээллийг хүргэхээр мэрэгэн цогцлбор сургуулийн эмч Бямсран миний бие мэдээллийг хүргэж байна. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яам, анагаахын шинжилгээ ухааны их сургууль, халдварт өвчин судлалын үндэсний төвийн судалгаа шинжилгээ, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн энэ байгууллагуудын гаргасан судалгаа шинжилгээ сургалтуудад үндэслэн та бүхэнд энэхүү мэдээллийг ихэд бэлэн болоод байна. Хүний папилломавирус нь бол 200 хэв шинжтэй үед юм байна. За энэс 50 орчим нь бол бэлгийн хавьдлаар дамжд юм байна. Умаа хүзүүний өвчин үүсгдэг өндөр эрсдлийн хэв шинжүүд гэж байна. Энэ нь 16, 18, 33, 45, 51, 52, 56. Умаа хүзүүний өмнө үүсгэх бага эрсдэлтэй бас бусд хэв шинжүүд нь байдаг юм байна. За хүний папилломавирусын халдвар дамждаг замуудыг нь та бүхэндээ танилцуулъя. Энэ нь 1-р бэлгийн замаар, 2-р ахуйн хавьдлаар, 3-р эхээс хүүхдэд төрөх замаар дамждаг юм байна. Хүний папилломавирусыг нь 1946 онд анх гарын үүнээс ялгаж авч онцлож ийм вирус байна гэдгийг нь Германы эрдэмтэн нотлож өөгөөрөө Нобелийн шагнал хүртсэн байт юм байна. Хүний папилломавирусын халдвар арьс сарласт жижиг гэмтлүүдээр нь халдана. Тэгээд нууц үе нь болохоор янз бүр байдаг. Бэлгийн кондоман энэ нь бол 3-6 сар, умаа хүзүүний эсийн эмгэгчлүүд нь бол 4-өөс 36 сар буюу 10 жилээрч ингэж өвчин удаан хугацаагаар үүсгээл өөрөө умаа хүзүү маань өөрөө дөлий эрэхтэн ийм учраас бага хэмжээгээр удаан хугацаанд өвчлөлийг үүсгэж явд юм байна. За эхээс урах төрөх замаар халдварладаг. Энэ нь бага насндаа амьсгалын замд нэгсэндээ үе үүсгэх замаар өрөвсөл өвчлөлүүдийг нь бий болгод юм байна. Хүний папилломавирусын халдварын шалтгаанд халдвар нь хүний папилломавирус нь эрэгтэй эмэгтэй хүнд зөвхөн умаа хүзүүнд гэхгүй хошно, үүтрээ, шодой, ам залгуур, амны хөндөй, толгой хүзүүний зэрэг хавдруудыг нь үүсгдэг юм байна. Дараа нь хүний папилломавирусын халдвар авснаас хойш 3-аас дээш жилийн хугацаанд хавдрын урдл өвчин болж өвчлөлийг нь их суурийг нь тавьдаг юм байна. За энэ зурган дараас та бүхэн харж байгаа энэ папилломавирус маань гарндар, хөлний эврэнүүд, бэлэг, умаа хүзүүний хавдрууд, хавдрын урдл өвчнүүд, саласт, хоолой залгуурын өрөвсөл өвчнүүдийг нь үүсгэсэн байгаа зургуудыг та бүхэндээ танилцуулж байна. Хүний папилломавирусын халдвар нь дэлхийн нийтийн дархалтын төвсөн эмэгтэйчүүдэд 11.7%, эрэгтэйчүүдэд 20% байдаг юм байна. Хүнд тохиолддог хорт хавдрын 15% орчим нь халдварын гаралтай байдгаас хүний папилломавирусын шалтгаан халдвар нь бол 3/1-ийг нь эзэлж байд юм байна. Энэ нь 5.2%-ийг нь эзэлж байна гэсэн үг. Бэлгийн хавьдалд эхэлж орсон цагаасаа л хойш хүн амьдралынхаа туршид папилломавирусын халдварыг бэлгийн замаар аваад идэв. Насан туршдаа бэлгийн хамтагч нарыг нь солиолох тусам бэлгийн энэ 200 хэв шинжийн папилломавирусын халдварыг нь нэмж аваад байна гэсэн ийм юутай байд юм байна. Авд юм байна. За хорт хавдрын энэ үзүүлэлтүүдийг нь 2022 оны байдлаар Дэлхий болон Монгол улсынхан байдлаар та бүхэндээ танилцуулж байна. За нийт хорт хавдар бол дэлхий дээр 196.9 байдаг бол Монгол улсад 235. Ингээд дэлхийн улс орнуудын 45 төцөгж байна гэдэг маань ер нь дэлхийн энэ үзүүлэлтээс асар өндөр харагдаж байгаа. За хөхөн дөрөө 1, төрөө булчиргаан дээр 2, уушгиндаар 70 орж байна. Бүдүүн шулуун гэдэс дээр 3 дугаар ойронд орж байна. Умаа хүзүүн дээр дэлхий дээр 14.1% байж хагаад Монголд 20.2%. Ингээд дэлхийн улс орнуудад 53 төчигдэж байна гэдэг нь бас нэлээд өндөр үзүүлэлт. За нас баралтаар яаж байна вэ гэхдээ зэрэг дэлхийн нас баралтын харт хавдрын улмаас нас баралт 91.7% байж хагаад Монгол улсад 101.5%. Ингээд дэлхийд бараг 1-р байранд очиж байна. Уушгаараа 1, хөхний хавдраар 1, умаа хүзүү, бүдүүн шулуун гэдсээр 63, илгээр 3, төрөө булчирхаа умаа хүзүүгээрээ бас 69-д 9.6-гаар, төрөө булчирхаагаар 7.3%. Ингэж
одоо хор тавдрын нас оролтууд маань дэлхийд нэлээд дээгүүр тэргүүлэх байрууданд орж явж байгаа нь бидний сэтгэлийг зовоож байгаа юм аа. За Монгол улсад 2023 онд Монгол улсын хор тавдрын үзүүлэлт ямар байна вэ гэхээр 2023 онд 7244 хүн хор тавдрын одоо онцлогдож өвдсөн байна. Үүнээс 4556 хүн маань нас орсон бурхны коронж явсан байна. Хор тавдраар өвдсөн хүмүүсийн 65% нь дандаа хожуу үедээ онцлогдсон. Дандаа хүнд шатандаа онцлогдсон. Ийм учраас өнөөдрийн нас оролт өндөр байгаа юм байна. Хор тавдраар онцлогдсон хүмүүсийн 69% нь 1 жил хүрэхгүй хугацаанд л амьдарч байна. Онцлогдоод ерөөсөн жилийнхээ дотор бурхны коронж явж байна л гэсэн. За инхээр нас орсон 5 хүний нэг нь хор тавдрын шалтгаантай. Эрдэмтдийн судалгаагаар 2040 он гэхэд хор тавдрын өвчлөл нас барилт маань 96% нэмэгдэх төлөвтэй байгаа болохоор өнөөдрийн энэ одоо хөхөнцөр вирусын буюу хүний папиллома вирусын вакциныг хийхээр төлөвлөсөн байгаа юм байна. За Омон хозооны хор тавдрын үзүүлэлтийг 2003 онд Монгол улсдаа бүсчлэн үзсэн байгаа. За баруун бүс, төвийн хангаан бүс, төвийн бүс гэдэг. Тэгвэл төвийн бүсийн өвчлөл маань асар өндөр 38.1%-тэй, нас оролт нь 9%-тэй. За дараагийнх нь зүүн бүсэд байж байгаа өвчлөл нь 38.8%-тэй, нас оролт нь 15.3%-тэй. За хангаан бүс гэхэд бас өвчлөл нь арай бага 12.6, нас оролт нь 7.4 гэж байна. Тэгэхээр манай төвийн бүсийн аймагуд үе бид хүн бол энэхүү вакцинд зайлбаргүй хамгаалагдах шаардлагатай гэдгийг энэхүүгээр бас нотолж байгаа юм. Дараа нь аймагуудаар нь гаргасан байна. Өөр хангаан аймагт маань өвчлөл 25.6, нас оролт 8.6% эзлэж байгаа юм аа. За энэ айхтар өвчнүүдээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Ямар арга хэмжээнүүдийг авах вэ гэдэг ингээд хэрэгжүүлэх арга хэмжээний болохоор анхдагч урьдчилан сэргийлэлт гэж байдаг. Анхдагч урьдчилан сэргийлэлт нь ерөөсөө л өсвөр үеийн хүүхдүүдийг 9-15 насны хүүхдүүдийн хүний папиллома вирусын вакцинаар л дархлаажуулах. Энэ дархлаажуулалтыг хийснээр 90% одоо урьдчилан сэргийлж чадна гэж. Хоёр дахь урьдчилан сэргийлэх нь болохоор 35-аас 45 насны эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн үндэслэх шинжилгээ. Бидний мэддэг ПАП-ын шинжилгээг өгнө гэсэн. За гурав дахь урьдчилан сэргийлэлт нь болохоор нэгэнт өвдсөн хүмүүсийн эрт илрүүлэх, эрт онцлох, за тэгээд ингээд мэс засал, туяа, химийн эмчилгээнүүдийг л одоо төгсөд эдгэрэлтийг 90% төргөх. Ийм л гурван арга хэмжээгээр энэхүү одоо хүнд өвчнүүдийн бид нэр бууруулж чадах юм байна. За энэ вакциныг болохоор Улаанбаатар хотын Баянгол, Багнуур, Дөрөг, Өмнө Говь, Сэлэнг аймагуудад 2015 оноос ахуулаад дархлаажуулалтанд хамрагдсан 18-аас 23 насны 1903 эмэгтэйчүүдэнд хийж энэ улсуудаар судалгаануудыг хийсэн байж байгаамаа. За энэ судалгааны үндэслэл үр дүнуудыг би та бүхэндээ танилцуулах болно. За 4 цент энэ вакцинууд маань бол асар өндөр дархлалтыг тогтоож байгаа. 24-өөс 28 насны эмэгтэйчүүдийн дунд халдварын эрсдлийн хэв шинжүүдийн дархалт 32.5% байгаа вакцингүйгээр. За вакцины дараа болохтой зэрэг вакцинд хийсэн хүмүүс вакцины дараа болохоор 9.1%. Маш одоо их олон хувиар буурсан. Энэ 90%-аар одоо дархлаажуулалт нь тогтож байгаа нь харагдаж байгаамаа. Ингээд вакцины үр дүн бол нэгсэн донд 100% байна гэж хэлэхэд бас болохоор байна. За энэ вакцинжуулалт дархлаажуулалтыг хийснээр жирэмслэлт, төрөлтөнд нөлөөлдөг, жирэмсэлтгүй төрөлтөнд одоо хүндэрдэг энэ гэдэг бол үгүй байна гэдгийг бас энэ судалгаагаар тогтоосон байгаа юм. За энэ вакцинд хамрагдсан улсуудаараа жирэмслэлт бол 89.2%-тэй, хяналтандаа 82.1%-тэй, төрөлт нь бол 48.1%-тэй, хяналтандаа 41.4%-тэй. Ингээд жирэмсэлт бол хэвээ явагдаж байна гэдгийг харагдаж байна. 2017 онд юм биш. За 2023 онд тэгвэл жирэмслэлт нь 72.1%-тэй, төрөлт нь 62.5%-тэй. Ингэж харагдаж байгаа 2023 онд. Тэгэхээр өнөөдөр жирэмслэлт болон төрөлтөнд ямар нэгэн гаж нөлөө байхгүй юм байна гэдгийг энэхүү судалгаагаар баталж байна. За үр дүн нь болохоор 18-аас 25 насны эмэгтэйчүүдийн хавдрын эрсдэлт, хэв шинжүүдийн дархалт вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдийн дунд 30.9% байж хахад вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийн дундлын дархалтын одоо юу бол 92%-аар одоо тогтсон буурсан байгаа юм. Энэ бол асар том үзүүлэлт байж байгаа юм аа.
Вакцинжуулалт хамрагдсан эмэгтэйчүүдийн 90% нь 6 жилийн дараа үүсгэхэд дархлаа нь бүрэн хадгалагдаж байгаа юм. 90%. Ингэхдээ зэрэг энэ дархлаажуулалтын энэ вакцины үр дүн асар сайн байгааг бас та бүхэндээ хэлэхэд таатай байна. За энэ муухай хор тавдар гэдэг өвчнөөр өдөр бүр нэг эмэгтэй умаан хүзүүний хор тавдраар онцлогдож байгаа бол 2 хоног тутам нэг эмэгтэй доос өвчнөөр нас барж байгаа одоо ийм бүртгэл судалгаа гарсан байгаа юм. Энэ бол үнэхээр бас аимшигтай тав. За Монгол улсад умаан хүзүүний хор тавдрын өвчлөл нас баралт нь яаж юм гэхээр умаан хүзүүний хор тавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож хавдрын 2 дугаар байранд орж байгаа. Нийт хор тавдрын шин тохиолдлын 4 дугаар байранд орж байгаа. Нас баралтынхаа 5 дугаар байранд орж байгаа учраас энэ бас бид нарыг эмзэглүүлж байгаамаа. За энэ папилломавирус маань бол төрөн амд ихэнд та бүхэнд хэлсэн ганц умаан хүзүү биш, умаан хүзүү. За хошног, үтрээ, шодой, гадна бэлгэрхтэн, за салстаар одоо дамждаг учраас одоо бэлгийн гаж уруу одоо хэв шинжүүттэй энэ улсуудад амны залгуураар, амны хөндөй, залгуур эрхтнүүдэд гадна бэлэг эрхтэн, амьсгалын замын ургацэг зэрэг одоо энэ өвчлөлүүдийг нь үүсгэдэг нь хамгийн бас аюултай байгаамаа. Хүний папилломавирусын эсрэг вакциныг Монгол улсад 2020 оноос хойш сайн дурын үндсэн дээр халдварт өвчин судлалын үндэсний төвдөр хийгдэж байгаа юм байна. Одоогийн байдлаар 3000 грамм хүн хийгдсэн байгаа юм байна лээ. Энэ хүмүүст бол ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байж байгаа. Ингээд Монгол улсын засгийн газрын 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор дархлаажуулалтын үндэсний төвлөлтөд орж бид нар ерөөсөн товлолт вакцинуудыг 2 сартай вакцина хийгдэн, 3 сартай вакцина хийгдэн, одоо 8 сартай вакцина хийгдэн, 2 сартай вакцина хийгдэн гэл ингээд бид нар байнгын хийгдээд явдаг. За сургуулиар болохоор 7 настай вакцин, 15 настай вакцин сахуу татран гэгээд ингэж хийгдэж явдаг. Яг энэ үешгэн 11 настай хүүхдийн товлолоор энэ вакцинууд маань цаашаага ингээд товлолын юунд орсон учраас байнгын хийгдэж явах юм аа. Үргэлжилнэ. За энэ нь дархлаажуулалтын хуулийн заавал одоо хэрэгжүүлэх нэгэн заалт байж байгаа юм аа. За ингээд 1990 онд Австралийн эрдэмтэд байна папилломавирусын эсрэг вакциныг зохион бүтээсэн юм байна лээ. Вакциныг зохион бүтээсэн. За ингээд 2006 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас патентаа авсан. 2007 оноос ахгуулаад одоо дэлхийн улс орнууд энэ вакцинаар нь одоо хүн аман залуучуудаа өсвөр үеийнхнийг 9-15 насныхнийг бэлгийн хавьдалд аль эрт ороогүй байх үеэс нь ахгуулаад энэ дархлаажуулалтаа хийж байгаа юм байна лээ. Одоо бол дэлхийн 117 улс энэ тавлалд ороод дархлаажуулалтыг хийгдээд өсвөр үеийнхнийх нь одоо дархлаа бүрэн тогтоод энэ хэмжээгээр өнөөдөр тухайн улс орнуудын одоо хар тавдрын өвчлөл бүрэн буураад явж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөр эцэг эхчүүд та бүхнийг одоо эх 7 хоногт хийгдэх папилломавирусын эсрэг энэ хор тавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ вакцинд үр хүүхдүүд өсвөр үеийнхнийг бүрэн хамруулахыг уриалж хүсэж байна.